Баяр зол. Өнөөдөр болсон аймгийн засаг даргын шуурхай хурлын төгсгөлд аймгийн засаг дарга албан байгууллагуудад баярын энэ өдрүүдэд сонор сэрэмжтэй байж хариуцлагатай байх албан байгууллагуудыг хуваар гаргаж хариуцлагатай жижүүр гарган чанартай ажиллуулах үүргийг өглөө. Өглөө. Бол тэн дээр бол шинэ жилийн баяр тэмдэглэж байна. Эх 7 хоногийн 1 өдөр 31, тэгээ 2 өдөр 1 сарын 1 ингээд ерөнхийдөө амралтын өдөр болно. Байгууллагууд хариуцлагатай жижүүрүүдэд сайн томилж үргэлжлүүлэх ёстой. Энэ дээр одоо байгууллага бүхэн хариуцлагатай жижүүр томилно. Аймгийн хариуцлагатай жижүүрийн тус томилогдсон байна. Харилцан хамаарал утсан харилцаануудыг солилцож нэгдсэн зохион байгуулалтанд оруулсан байна. Энэ асуудлыг тамгын дарга зохион байгуулна. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах байгууллагууд бол Эрдэнэ тус, Эрдэнэ бурганы түгээх сүлжээ компани, Эрдэнэ хайр өрөөний дамжуулах сүлжээ компани, уулын бажуулах Эрдэнэ үйлдвэр, Булааны цахилгаан станц гэх мэтлэнгийн байгууллагууд одоо өндөржүүлсэн байдлаар ажиллаарай. Оргил ачааллын үе гарна. Энэ асуудлууд дээр хариуцлагатай жижүүрээ өргөжүүлсэн хэлбэрээр одоо зохион байгуулах хэрэгтэй. Техникүүдийн бэлэн байдал шаардлагатай одоо бас сэлбэг хэрэгслийн бэлэн байдлуудыг бүрэн дүр хангасан байна шүү. Энийг одоо яг байгууллага бүхэн дээр комисс томилж алгажуулаарай. Дүгнэлт гарсны дараа худалдаа авч явах. Цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, онцгой байдлын газар жил бүр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Харин нийтийн тээвэр, авто тээвэр, төвөг замын байгууллага, орхон ад заа гэх мэт байгууллагуудын техник хэрэгслээ бэлдэж ажиллахыг даалгалаа. Учир нь тус баярын өдрүүдээр цаг агаарын хүндрэл гарах төлөвтэй байгаа тул хот хоорондын зорчигч тээвэр, анхаарал сонор сэрэмжтэй байхах, хүндрэл гарвал дээрх байгууллагууд бэлэн байхыг аймгийн засаг дарга батлууд даалгалаа. За асуулт байна уу те? За асууж. За энэ